За сайн байцгаана уу. За 11-р анги тригонометри илэрхийллийн хялбарчлах бодлогод өгсөн. За энэс нэг 4-5 бодлогыг тайлбарлаж өгье. За эхний бодлого 1-9. За энэ илэрхийллийн тийм үү косинус альфа квадрат альфа үржих нь тангенс квадрат альфа дээр нэмэх нь 5 косинус квадрат альфагаас хасах 1. За энэ илэрхийллийн хамгийн их утгыг ол гэдэг. За бид нар энийг мэднэ тийм үү синус альфа функц маань хамгийн их ба хамгийн бага утга нь хасах нэгээс нэгийн хооронд байдаг. За косинус альфагийн бас хамгийн бага утга нь хасах нэг хамгийн их утга нь 1 байх хэвээр. За хасах нэгээс нэгийн хооронд оршдгоо гэсэн үг. За тэгвэл эхлээд дараах илэрхийллийг хялбарчлая. За косинус квадрат альфа байна тийм үү. За би косинус квадрат альфа за үржих нь за тангенс альфа гэдэг квадрат альфа гэдэг маань юу вэ? Синус квадрат альфа бахан косинус квадрат альфа гэсэн. За энэс энэ хоёр хураагдаад синус квадрат альфа үлдчихэ. За одоо синус квадрат альфа нэмэх нь за 5 косинус квадрат альфаг би 1 синус косинус квадрат альфа дээр нэмэх нь 4 косинус квадрат альфа гэж задарч болно. Ингээс хасах нь 1. За тэнцүү. За үндсэн нь адилтгал ясаар одоо синус квадрат альфа дээр тийм үү косинус квадрат альфа нэмэл энэ хэд гарах вэ? 1 гарна тийм үү. За тэгвэл 1 дээр нэмэх нь 4 косинус квадрат альфаас хасах 1 тэнцүү. За энэ хоёр бол хураагдана. Тэгэхээр 4 косинус квадрат альфа. За одоо косинус квадрат альфа буюу косинус альфа бол хамгийн ихтэй 1 авна. Тэгэхээр 1-ийг орлуулчихлаар 4 гарч ийн тийм үү. Тэгэхээр энэ илэрхийлээ хамгийн их утга нь 4 гэж гарна гэсэн үг. За 3-ын Б. За дараах адилтгалыг батал гэж байгаа. За өөрөөр хэлбэл 100 гар талын илэрхийллийг бодоод баруун гар талын илэрхийллийг гаргах ёстой. За тэгвэл би хүртээр дээр байгаа илэрхийллийг ингэж бичье. За 1 гэдгийг бол үндсэн адилтгалаар синус квадрат альфа нэмэх нь косинус квадрат альфа гэж бичиж болно. За энэс хасган 2 косинус альфа үржих нь синус альфа байдаг тийм үү? За өөрөөр хэлбэл синус квадрат альфагаас хасган 2 косинус альфа үржих нь синус альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа. За энэ юу ах вэ? Энэ нэг хураангын үржүүлэхийн томьёо ёсоор юу болох вэ? Синус альфагаас хасган косинус альфагийн квадрат байна. За одоо энийг хүртээр дээр орлуулж бичих юм бол тийм үү? Хүртээр дээр байгаа илэрхийлэл юу гарч вэ? Синус альфа хасган косинус альфагийн квадрат гарсан. За хуваар дээр юу вэ? Синус альфа хасган косинус альфа. За одоо энэ квадраттай гэдэг нь эндээс 2 ширхэг байгаа гэсэн. Тэгвэл энэ нэг нь эндээ хураагдана. Тэгэхээр юу болдгоо? Синус альфаас хасган косинус альфа гарна. За ингээд адилтгал батлагдж байна. За дараагийн бодлогод бас адилтгалууд тийм үү энэ илэрхийлэлийг хялбарчлах ёстой. За тэгвэл би синус квадрат альфа үржих нь косинус квадрат альфа за нэмэх нь за косинус 4 альфаг энд биччихье. За нэмэх нь синус квадрат альфа гэж бичиж болно. За тэгвэл би энэ хоёрын хаалтанд аваад энэ хаалтнаас ерөнхий үржигдэх нь гаргая. За өөрөөр хэлбэл косинус квадрат альфаг хаалтны гадна гаргая. За тэгвэл эхний дээр болохоор синус квадрат альфа дээр нэмэх нь за косинус квадрат альфа үлдэн тийм үү? За 4 альфа байсан учраас за нэмэх нь синус квадрат альфа. За бас үндсэн адилтгал учраас энэ хоёрын нийлбэр юу байх вэ? 1 гарна тийм үү? Тэгэхээр энийг учраас косинус квадрат альфа үлдэн. Зөвхөн за косинус квадрат альфа нэмэх нь синус квадрат альфа байгаа. За бас үндсэн адилтгал гарч энэ хоёрын нийлбэр 1. За тэгэхээр энэ илэрхийлэл утга маань 1 гарч ирсэн гэсэн үг. За 5 дугаар бодлого. За тангенс альфа нь 2 та тэнцүү гэж өгдсөн. За тэгээд альфа болохоор
0 ба 90 градусын хооронд байна. Тэгвэл косинус альфа ба синус альфаг бол гэж. За альфа хэдгээр мөчийн өнцөг вэ гэдэг энд бол өгдсөн байна тийм үү? Тэгвэл энэ бол 1-р мөч. За 0-аас 90 градус бол тийм үү? За тэгвэл косинус альфаг ийм томын үеднэр өгдсөн тийм үү? Косинус квадрат альфа гэдэг бол 1-ийн хуваах нь 1 дээр нэмэх нь тангенс квадрат альфа гэдэг. За одоо эндээс косинус альфаг яаж болох вэ гэхээр язгуур аав тийм үү? Квадраттай юм чинь. За нэмэх хас. Тэгэхээр хуваах нь одоо 1-ийн хуваах нь язгуур доор 1 дээр нэмэх нь тангенс квадрат альфа. За тэнцүү. За язгуур эндээс косинус альфа гэдэг бол за 1-ийн хуваах нь одоо 1-ийн квадрат язгуураас шууд 1 гарна шүү дээ тийм. Энэ дээр 1 дээр нэмэх нь тангенс квадрат альфа. За одоо нэг хоёр тэмдгийн алийг нь авах уу, нэмхийг авах уу, хасхыг авах уу гэдгийг энэ нэг мөчийн өнцөг тодорхойлж өгнө гэсэн үг. За тэгвэл косинус альфа энэ 1-р мөчийн өнцөг учраас косинус альфа 1-р мөчтөөр нэмэх. Тэгэхээр нэмхийг авах гэсэн. За нэмхийг бичихгүй шууд явчих. За 1-ийн хуваах нь одоо язгуур доор за 1 дээр нэмэх нь тангенс альфа маань 2 гэж өгсөн учраас 2-ын квадрат гэсэн үг. За энэс 1-ийн хуваах нь за 2-ын квадрат 4 тэгэхээр язгуур доор 5. За тэгвэл косинус альфа юу гарч вэ? Косинус альфа 1-ийн хуваах нь язгуур доор 5 гарчлаа. За одоо синус альфаг бодно. За синус альфа гэдэг маань синус квадрат альфа гэдэг маань 1-ээс хассан косинус квадрат альфа шүү дээ. За эндээс өөрөөлөх юм бол синус альфаг болно гэсэн. За тэгвэл синус альфа гэдэг бол нэмэх хас язгуур доор 1-ээс хассан косинус квадрат альфа. За өөрөөр хэлэх юм бол за нэмхийг авах уу, хасхыг авах уу гэдгийг сая мөчийн өнцөг тодорхойлно. Тэгэхээр 1-р мөч учраас альфа байна. Синус альфа 1-р мөчтөөр нэмэх. За тэгвэл нэмхийг авах юм байна. 1-ээс хасган за косинус альфаг 1-ийн хуваах нь язгуур доор 5. За энийг квадрат гэсэн үг тийм үү? За тэгэхээр язгуур доор 1-ээс хасган за 1 язгуур доор 5-ын квадрат бол язгуур доор 5. Язгуураас гарна гэсэн үг. За эндээс 5-аас 1 аслаа 4. Өөрөөр хэлбэл бол 4-ийн хуваах нь 5. За одоо язгуураас за 4 болохоор 2 гарна. Энэ 5-аас язгуур гарахгүй. Тэгэхээр эндээс синус альфа гэдэг маань юу болж байна? 2-ийн хуваах нь язгуур доор 5 гарч байна. За ингээд эцсийн хариу гарлаа гэсэн үг байна. За дараагийн бодлого. За бас адилхан синус альфа өгдсөн байна тийм хас 2-1 гээд. За альфа маань хэдгээр мөчийн өнцөг байна? 180-аас 270 гэдэг бол 3 дугаар мөчийн өнцөг байна. За ийм байх юм бол косинус альфа ба тангенс альфа бол. За синус өгдсөн юм чинь косинус альфа яаж бол? Өөрөөр хэлбэл косинус квадрат альфа гэдэг маань 1-ээс хасган синус квадрат альфа гэдэг тийм үү? За үндс нь адил талаас гардаг. За энэс косинус альфа гэдэг бол за нэм хасах язгуур доор 1-ээс хасган синус квадрат альфа. За одоо би эндээс нэмхийг авах уу, хасхыг авах уу гэдэг нь. За 3 дугаар мөч учраас 3 дугаар мөч дээр косинус хасах тэмдэгтэй. Тэгэхээр хасхыг авна. За тэгээд язгуур 1-ээс хасган. За синус альфа бол хас 2-1 учраас хас 2-1 орлуулах юм бол хас 2-1-ийн квадрат. За ингээд хасах язгуур доор 1-ээс хасган. За энэ бол 4-1. За эндээс язгуур хасах. За 4-өөс 1 хаслаа 3 хуваах нь 4. За язгуур байгаа. Эндээс хасах язгуур доор 3 хуваах нь 2 гарч. За өөрөөр хэлэх юм бол косинус альфа гэдэг бол энэ үед хасах язгуур доор 3 хуваах нь 2. За одоо тангенс альфа болох ёстой. За тангенс альфа гэдэг бол юуг явахад вэ? Синус альфаг косинус альфад хуваадаг. За өөрөөр хэлэх юм бол тангенс альфа за синус альфа хэд гарсан? Энд 2-ны хас 2-1 гэж өгдсөн. За хуваах нь косинус альфа маань сая хасах язгуур доор 3-ыг хуваах нь 2. За одоо энэ 2-ыг хураах юм бол хас 2-1 үржих нь за 2-ыг хуваах нь язгуур доор 3. За энэ хасах тэмдэг учраас хасахтойнд хуваалаа нэмэгтэй гарна. Энэ 2 хураагдлаа 1-ийг хуваах нь язгуур доор 3. За өөрөөр хэлэх юм бол тангенс альфа гэдэг маань
1-ийг хуваахны язгуурдоор 3 гарч байна. За энэ эцсийн хариу